Тэгээд 5 сарын 4 манай дөрөв маань Bellevue-гийн Botanical Garden дээр үзэхгээ тэгээд манай хэд маань явцгааж байна. Би одоо ингэж жуулчин tour guide хийгээд явцгааж байна. За энэ Bellevue-гийн Botanical Garden болохоор Америкийн нэгдсэн улсын Bellevue хотод байрладаг байгалийн үзэсгэлэн цэцэрлэгт хүрээлэн гэдэг. Энэхүү ботаникийн цэцэрлэг нь болохоор номхон далайн баруун хойд бүсийн ургамал, мод сөг цэцэгсийг олон нийтэд таниулах зорилготойгоор бол анх нэгдсэн юм байна. Энэ ойролцоогоор 53 акр га газар талбайтай. Тэгээд айгүй олон төрлийн цэцэгтэй юм байна. Явган алхах болон мод хэсэг жижиг тийм олон янзын гүүрүүдтэй байдаг. Айгүй гоё агаар бол айгүй сайхан, үнэр бол гоё юм бэлээ. Жилийн 4 уйлралд өөр өнгөнд солигдож тэгээд бүр улам үзэсгэлэнтэй болгодог гэж байна. Байгаль хамгаал ургамал судлалын боловсролын хөтөлбөрүүд бас зохион байгуулдаг. Айгүй олон хүүхдүүд ингээд гоё авсан. Сургуулаараа ингэж очиж амгалдаг хүүхдүүд гоё авсан байдаг газар. За тэгээд гэр бүлээрээ болон зураг авахулахад маш сайхан газар байдаг. Тэгээд энд ороход ямар ч үн төлбөргүй байдаг. Botanical Garden болохоор Bellevue-гийн бүр яг хамгийн бүр зүрх болсон төвд нь тийм айгүй юм тайван, сайхан, тийм уур амьсгалтай, тийм байгалийн алдартай зугаалах газар байдаг. За одоо бид нэр энэ нэг гардны хажууханд байдаг Yo Garden дээр ирж байна. Энийг болохоор яг Японы Yo Garden гэж нэрлэдэг юм байлээ. Энэ болохоор Yo Garden болохоор Япон агч мод мөн Япон уламжлалт чулуун дэнлүү базалит чулуунууд жижиг гориг бүхэд огчолттой тул амарч зугаалахад маш тохиромжтой газар гинэ. Нэг сонин нь болохоор 1971 онд Kelsey Creek Park-т байгуулагдсан энэ цэцэрлэгийг 90 онд энэ Bellevue-д авчирсан гэж байна. Bellevue-гийн Garden руу нүүлгэн шилжүүлжээ гинэ. Тэгээ энэ болохоор энэ Bellevue-гийн хамгийн алдартай үзмрүүдийн нэг бөгөөд Япон соёл байгалийн гоо сайхныг мэдрүүлэх онцгой орчин болгосон гэж. Энэ яг энэ цэцэрлэгээр аялахад бол үнэхээр сайхан байсан. Яг ингээд би болохоор Японд бас очиж үзчихсэн болохоор яг ингээд яг Япон уламжлалтыг харуулсан жижигхэн горих нуур дотор нь байдаг. Дээгүүр нэг нэг гоё моднуудын цэцэгсэн ингээд нэг хөвөөд нэг л их сонин өөр орчин надад бол бас санагдсан. Үнэхээр гоё аялал байсан. Энэ мундаг элч нартайгаа, эмч нартайгаа ингээд ээжтэйгээ хамт ажилласан гоё аялал байлаа миний хувьд. Ээжигээ найзуудтай Bellevue-гийн Японы Botanical Garden дээр ирчихсэн. Japanese Botanical Garden дээр ирсэн үзүүлж байна. Энэ цэцэрлэг хүрээлэн болохоор 2006 оны 3 сарын 30-нд маш олон хүмүүсийн хандиваар ингээд буцаж ирсэн гоё цэцэрлэг хүрээлэн байна. Маш гоё цэцэг мод тэгээ манай ээж болон манай найзууд хүмүүс баяртай ах шиг байна. Гоё өдөр гоё өдөр манай сайт зөнгөчтэй одоо маягтай ах шиг юм гадар. Нэр дүүжингөр байгаа.
Нараг шиг. Баярлалаа. Одоо юуны гарден юу хамгийн гоё вэ? Одоо тэр цэцэг байна. Цэцэгнүүд байна. Тэгээд тэр цагаан байгуулт нэг гоё тий. Тэ. Бас түүх нь их гоё байгааз тий. Түүх нь гоё. Түүх. За. Өнөөдөр одоо юу энэ таалагдсан юм юу вэ? 80 жилийнх нь бүгдээрээ л гоё байна. Илүү амар гүүрнийх гоё юм аа. А гүүр гоё тий. Харин тий. Японы тэр гардны тийм нуур нь их гоё тий. Бас нуур цуур жижиг. Гоё зүүдтай юм байна. Тий. Айгуу гоё. Моднууд нь бас ямар өндөр юм тий. Том моднууд байна. За тэгээд гоё ялаа. Аха. Айл дуусч байна. Баярлалаа. Хөрхрээ хар ямар вэ? Гоё нэ. Ямар вэ? Анхны сэтгэл ямар вэ? Ацранян батгаас. Энэ нутгийн омгууд нь болохоор энийг юу ариун газар гэдэг юм байна. Тэгээд ээж өндөр нь нэгсэндээ 83 м. Ниагара Falls, Ниагарагаас өндөр юм биш үү? Манай энэ Snoqualmie Falls чинь. Энэ бодол, жаш бодол. Аа. Цэглэн үйлдвэрлэдэг газар ахгүй энэ чинь. Энэ хүмүүс ингэж үсэж авахгүй. Үгүй арахгүй. Үгүй хаа. Сарын 4-нд бид Japanese Botanical Garden-аас гараад Snoqualmie Falls дээр ирчихсэн байж байна. Манай Вашингтон мужид бас нэг гоё үзэгдэлтэй газар болохоор энэ Snoqualmie Falls. Нийт өндөр нь болохоор 83 м өндөр. Бас л гоё байгалийн үзэгдэлтэй их гоё газар байгаад. Нэг манай хотоос нэг 30-40 минутын зайтай л байдаг. Бас Бэлэвгийн төвөөс ийм гоё газар ирчихсэн. Хөрхрээ үзээ явж байна. Snoqualmie Falls. Аха, тий. Дээр үеийн Snoqualmie-гийн омгийн улсууд нь энийг ариун газар гэж нэрлэдэг.
Тэгэл залбирах буюу бурхантайгаа нийлэх, бурхантайгаа ингээд залбирч үлдлээ энд ирж хийдэг ариун газар гэж нэрлсэн юм байна. Нэгсэндээ одоо энд одоо нэг хүн төрөх, хүн өнгөрөх, бурхан болох бүх юм дээр энд ирж ясна үлддэг гэсэн. Тий. Тэгээ энд өндөр нь болохоор 83 м. Гоё өндөр байгааз. Дархан байгаль дархтагцсан газар гэдэг үү лээ? Дархан таастай газар. Хад энэ нөгөө бороо өдөр их ордон шүү дээ, тий? Тэгэхээр бүр өстө наашаага бүр орж ирээ. Хэлсэн шатгасан гэдэг нь энэ бохны энэ зүйл устгах шатгасан тэгээд шатгасан хасан гэж тэгээд шавар барай маяг цэцэг барай бүгд нэг удаагийн оролт нь нэг хоногийн 7 цаг